сүүлийн одоо 100-аад 200 жилийн дотор бол маш хурдцтай юм бол өөрчлөгдөж байна. Ялангуяа бидний өнөөдөр амьдарч байгаа энэ үед бол маш хурдан өөрчлөгдөж байна. Одоо миний ойлгож байгаагаар жишээлбэл бидний эцэг бол одоо өдөө орнотод амьдарч байгаад одоо орж ирээд тэгээд 60-70-80 жил амьдрахтаа бол ийм их өөрчлөлтийг бол мэдэрч ийм өөрчлөлтөнд дундуур бол амьдарч байгаагүй нэгэн хэвийн амьдралаар амьдарч ирсэн. Гэхдээ сүүлийн үед жишээлбэл одоо миний хувьд бол маш олон юм өөрчлөлтийн дундуур ингээд явж ирлээ. Лавл одоо 3 нийгмийг тууллаа. Тэ социализмын үе, шилжилтийн үе, тэгээд өнөөдөр тэ ямар одоо зах зээлийн эдийн засгийн ийм үед бид ороо босгоо үед амьдарч байна. За техникийн технологи бидний амьдрал хэрхэн яаж өөрчлөгдөж байгаа гэдэг бид нар өөрсдөө бүгдээрээ өнөөдөр биеэрээ туулаад ингээд мэдрээд явж байгаа. Тийм учраас миний одоо ярих сэдэв бол энэ их өөрчлөлтийн үед энэ одоо шинэ нормал байнга гэж бий болж байгаа энэ үед хэрхэн яаж одоо өөрсдөө дасан зохицож амьдрах вэ гэдэг талаар ер нь ягаад ийм өөрчлөлт болоод байгаа юм бэ гэдгийг ярихыг зорьсон. Тэгээд ер нь бол аливаа зүйл бол ингээд хуучин зүйл шинэ зүйлээр солигдож шинэ зүйл нь буцаад хуучин зүйл болоод шинэ юм гарч ирээд ингээд солигдоод явдаг. Хуучин шинэ хоёроо ингээд орондоо тий ингээд оршин тогтнож байдаг нэг ийм тогтолцоо бол байдаг угаасаа тий. Тэгээд дэлхийд дээр өнөөдөр маш олон ийм криз хямралууд бий болж байна. Бид нар бол мэдж байгаа одоо цар тахал болоод өнгөрлөө цар тахлын дараагаар одоо юу болов маш олон хүн гадагшаа явлаа шилжилт хөдөлгөөн хийгдлээ. Одоо маш олон төрлийн ийм эдийн засгийн холбоотой тэ өөрчлөлт шинжилтүүд хямралууд бий болж байгаа. За тэрний нэг нь бол жишээлбэл Сүүзийн сувг дээр нэг онгоц гацхад тэр чигээр одоо хэдэн жилээр логистик бол гатсан. Тэрний одоо хямралыг бид нар бол бас үзсэн. Ягаад тэгэхээр манай Монголд бол одоо өөрөлдөл инженеэр дамжаад орж ирдэг бараа таваар бол маш удаан орж ирдэг болсон, гацдаг болсон. Бид нар тэрийг бүгдээрээ мэдэж байгаа. За тэгээд бид нар өнөөдөр бол одоо хүн төрөлхтөн бол урд нь бол түүхэндээ дандаа байгалийн баялагын төлөө хоорондоо тулалдаж бие бинийгаа ялж тэмцэж ингэж явсан бол дараа нь бол түүхий нефт тэ энэний төлөө одоо энийг хэн хянах вэ? Энэ хэн одоо хүч төрж эзэлж авах вэ? Эсвэл одоо энэ хүчтэй байхаа гэдэг ийм бодлогоор явсан. Одоо өнөөдөр бол эрчим хүчний хэн одоо эрчим хүчийг хянаж контролдох хэн логистикийг хянах уу гэдэг дээр өрсөлдөж байх шиг байна. Тэгээд өөрөөр хэлбэл өнөөдөр бид нар бол одоо түүхий нефт эрчим хүчний бас л ийм одоо хомсдлын үед бид нар бол амьдарч байна. За тэгээд одоо маш их хэмжээний вирус, ган гачиг гэдэг ингээд байгалийн гам шиг их тохиодог болчлоо. За бидний одоо өнөөдрийн ажиллаж байгаа салбар бол бусад салбарт маш их хүчтэй нөлөөлж байгаа. Тийм технологийн одоо нөлөө автаагүй юм салбар гэж байхгүй болчлоо, тийм ээ. Тэгээд энэ маш их одоо технологийн тэгээд энэ логистикийн энэ глобалчлалын энэ үр дүнд бол хүмүүсийн шилжилт хөдөлгөөн үндэстэн хоорондын улс хоорондын маш ихсэн энэ эргүүлээд глобалчлалыг бий болгосон. Глобалчлал нь эргүүлээд одоо арьс өнгөний үнсрэг үзэл гэх мэт ингээд янз бүрийн тийм популизм гэсэн ийм одоо шинэ үзэгдлүүдийг сөрөг үр дагавруудыг бас авчирч байгаа. Геополитикийн одоо бас ийм тэмцэл өрнөж байгаа. Бид нар бол ялангуяа Монгол улс бол хоёр том их гүрний дунд оршдог. Тийм учраас геополитикийн бас их тийм онцлог ийм нөхцөл байдалд оршдог учраас бидэрт бас ийм энэ өөрөө нэг талаар давуу тал бол юм шиг боловч нөгөө талаар бол сул тал бол байж байдаг. Тэгээд дэлхийд дээр маш их хувьсгалууд бол гарч байна. Дээр нь бол одоо саяны ярьдаг хэн одоо хүчтэй байх уу гэдэг ийм том улс бүрүүдийн хоорондын тэмцэл мөргөлдөөний үр дүн маш их том одоо дайн тулаанууд бий болдог болчлоо. Өнөөдөр бид нар бол маш олон дайнуудыг нэг өглөө босоод ирэхэд л тэнд ийм дайн боллоо, ийм мөргөлдөөн боллоо гэж сонсдог тийм сонирн болчлоо, тийм үү. Тэгээд одоо нэг улс оронд нэг том нэг өдөртөгч гарч ирээд ерөөсөө ингэ дэлхийн эдийн засаг, дэлхийн нийгмийн улс орондын одоо харилцаа тэг үндсээр өөрчлөгддөг ийм болчлоо шүү дээ. Одоо бид нар бол тарифын дайн тариф ингээл байж чинь, худалдааны дайн байж чинь, тийм үү. Гэхдээ ингээд өөрөлдөл маш олон ийм
өөрчлөлт тийм хямралуудын дундор одоо явж байна. Энэ цаашаа бас ямар одоо хямрал дахиад шинээр гарч ирэх бол таашгүй тийм үү. Энэ оны төгсгөлөөр бас дахиад өшөө илүү эдийн засгийн гүнзгий хямрал болно гэсэн бас хүн бол ярьж байлаа. За тэгэхээр би зөвхөн өөрийнхөө талаар товчхон танилцуулахад би бол одоо 80-аад оны сүүлээс ингээд ICT-ийн салбарт ажиллаж байгаа юм хүн. Миний амьдралын одоо замнал бол яг ингээд энэ ICT салбарын одоо ийм байх үеэс тооцоолон бодох электрон машин гэл одоо mainframe гэж ярьдаг юм эс гэсүүдэд явтан байсан. Тэгээ ингэж явсараад өнөөдөр бол одоо AI computing, cloud computing гэдэг одоо ийм юм дээр хурж ирээд ингээд явж байна. Тэгээ энэ бүх зүйлтэй хамт амьдрал маань ингээд үргэлжлээд хамтаа явж байгаа. Тэгээд энэ үед бол би ийм ажлуудыг эрхэлж явсан. Өнөөдөр бол одоо Intel Group-ийн chairman хийгээд бол явж байгаа. За би бол энэ салбарт 30 гаруй жил ажилласан. За энэхээ талын IT салбарт, талын телеком салбарт бол ажилласан ийм хүн бол байж байгаа. За тэгээд new normal гэдэг ярьж байгаа тохиолдолд бол яг одоо дэлхийн судлаачид, бизнесмэнүүд бол ер нь одоо цаашдаа юу болох вэ гэдгийг таахын тулд ийм судалгаа хийгээд тэр нь дэлхийн энэ дэг журам ер нь яагаад өөрчлөгдөд байна гэдгийг ойлгохын тулд ер нь энэ өмнөх түүхээ эргээд харсан байл да. Тэгээд тэр тухайгаа ингээд тэр судалгаан дээр үндэслээд ийм ном гаргасан байдаг. Тэгээд энэ номыг та нар олж зарим нь уншсан байх, зарим нь уншаагүй бас уншаарай. Тэгээд энэ номон дээр юу гэж өгүүлсэн байна гэхээр ер нь эдгээр судалсны үндсэн дээр ер нь дэлхий дээр ингээд их олон том жижиг цикл мөчлөгүүд бол байдаг. Гэхдээ энэ дотор бол ийм 250 жилийн том цикл бол ингээд байсан юм байна. Ямар нэгэн их гүрэн гарч ирээд дэлхий дээр өөрийнхөө одоо нэг эдийн засгийн шинэ дэг журмыг тогтоодог. Тэгээд тэр нь 250 жил үргэлжилсэн ийм цикл болдог. Тэгээд дараагийн одоо цикл гарч ирдэг. Тэгээд өөрөөр хэлбэл эхлээд бол Голландын одоо цикл бол байсан. Тэрний дараагаар бол Английн цикл явсан. За өнөөдөр бол Америк гэдэг ингээд ийм их гүрнүүд бол өөрсдийн тэ одоо циклийг ингээд тогтоогод явж байгаа. Тэгэхээр энэ шинэ одоо их гүрэн гарч ирээд өөрийн дэг журмыг тогтоогод тэрний дараа яадгүй гэхээр одоо бүтээн байгуулалтууд явагдана. Цэцгэл хөгжил явагдана. Тэгээд бүтээн хүмүүсийн бүтээмжсэн мэдээж бүтээн байгуулалт хийх хэрээр өр нэмэгдэнэ. За тэгээд цаашаа яах вэ гэхээр одоо ийм улсууд өөрсдөө боловсролоо их сайн хөгжүүлдэг, технологи инновац нь хөгжинэ, өрсөлдөх чадвар нь сайжирна, эдийн засгийн гарц нь маш хүчтэй нэмэгдэнэ. Дэлхийн худалдааны одоо төв болно. Цаашдаа санхүүгийн бас төв болно. Ингээд тэр өөрийнхөө хүч чадлыг одоо ноёрхлыг тогтоож явахын тулд цэрэг армиатай их хөрөнгө оруулалт хийн, цэрэг армиа хүч хэрэгжүүлнэ. За тэгээд эцэст нь мэдээж өөрийнхөө валютыг дэлхийн одоо дефакто валют болгоно. Өнөөдөр бол бид нар бол мэдж байгаа шүү дээ. Урд нь бол яг фунт стерлинг байсан бол одоо бол өнөөдөр доллар бол ийм дефакто валют болоод явж байгаа тийм үү. За тэгээд цаашаа яах вэ гэхээр ингээд энэ өсөлт ингээд явна. За өсөхийн хэрээр өөрөөр хэлбэл өрийн хөөс нэмэгдэнэ. Баян ядуугийн ялгаа нэмэгдэнэ. Тэгш усын ялгаа ихсэн. За тэгээд энэ хэмжээгээр мэдээч хэрэг одоо нийгэм нэлээд баян чинэлэг болоод ирэхтэй зэрэг яах вэ гэхээр хүмүүс нь тийм өрсөлдөх чадвар нь буурна, үрлэгэн болно, өрсөлдөх чадвараа алдна. Ингээд өөрөлдвөл цаашаа яах вэ гэхээр нөгөө өрчин ингэ нэмэгцээргээд өрийн хөөс болоод өрийн хөөс нөгөөдөр хагарна, эдийн засгийн хямрал болно. Эдийн засгийн хямрал энэ өрийн одоо хөөс эдийн засгийн хямралаа давахын тулд мөнгө хэвлэх хэрэгтэй болно улс төрчид. Мөнгө хэвлэнэ. Мөнгө хэвлэхээр одоо инфляц болно бид нар мэдж байгаа тийм үү. За ингээд цаашаа явах гэхээр эдийн засгийн том хүн хямрал болоод тэгээд одоо хувьсгал янз бүрийн өөрчлөлтүүд болно, мөргөлдөөн болно, шинэ хүчин гарч ирнэ. За бид нар одоо өөрөлдвөл энийг өөрчлөнө. Ингээд улс төр эдийн засгийн шинэ дахин хуваарлалт бол хийгдэнэ. Ингээд энэ хөрсөн дээр дараагийн шинэ цикл гарч ирнэ, дараагийн бүрний. Иймэрхүү маягаар явж ирсэн ийм одоо түүхтэй юм байна гэдгийг одоо судлаа тогтоосон. Тэгээд яг хөө энэ одоо ийм гурван зүйл бол яг энэ номон дээр бол дүгнэлт бол хийж байгаа. Өөрөлдвөл одоо цаашдаа бол яах вэ гэхээр энэ өрийн одоо хэмжээ бол улам нэмэгдэнэ. Тэр өрийг тэр өрийг өөрөлдвөл мөнгөжүүлэхийн тулд мөнгө хэвлэх ёстой болно. Мөнгө хэвлэх хэрээр дахиад хямрал цаашаа улам гүнзгийрнэ. За дээр нь энэ одоо тэгш усын ялгаа гэдэг зүйл бол улам их гүнзгийрнэ. Баян хоосны эсвэл одоо
далаад гарцтай гарцгүй тий өөр одоо тий эрчим хүчтэй хүчийг дэмүгээд маш олон төрлийн зүйлээр тэгш усын дэм ялгаанууд улам их гүнзгийрнэ. Дээр нь одоо шинэ дэлхий дээр ингээд шинэ их гүрэн бас гарч иж байгаа. Тэр нь мэдээж ирэх хятад улс тийм үү. Тэгээд тэрнээс гадна дараагийн өөр хоёр зүйл нь бол маш хэмжээний ингээд ийм гамшгууд шинээр бий болж байна тий. Цар тахлаас гадна ингээд ган гачиг зууд гэсэн ийм одоо тэгээд вирусны аюул их болдог болчлоо. Тэгээд мэдээж ирэх технологи та бүхэн одоо бид бүхэн өнөөдөр ингээд оролцоод явж байгаа нэг ийм салбар бол байж байгаа технологийн дэвшил хөгжил. Тэгээд энэ их өөрчлөлт одоо шинжтэй юунаас болоод байна вэ гэдгийг бид нар аваад үзэх юм бол жишээлбэл одоо сүүлийн ердөө хэдхэн зуун жилийн дотор тий маш их одоо хүчтэй өөрчлөлтүүд болоод ялангуяа сүүлийн 40 жилийн дотор бол ийм экспоненциал өөрчлөлт бол явж байгаа энэ график бол харуулж байна. Тэгээд одоо эхлээд аливаа зүйл бол механикчсан, дараа нь цахилгаанчсан, дараа нь электрончсан, одоо бол дижитал болоод ингээд явж байгаа ийм одоо өөрчлөлтүүд бол явж байгаа. Тэгээд энэ график тэртэлт бол одоо харагдж байгаа зүйл бол юу гэхээр яг ингээд адилхан трендтэй байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн одоо GDP яг адилхан ингээд тэр энэ технологийн хөгжлийн одоо тенденцтэйг адилхан ингээд ийм мөрөө харагдж байгаа үстэй. Өөрөөр хэлбэл тэр 1800-аад оны үеэс ингээд огцсон ийм хугарлын цэг эхэлсэн байна. Тэр үед бол юу гэхээр технологийн хөгжил аж үйлдвэрийн хувьсгал эхэлсэн industrial revolution гэдэг тийм үү. Тэр үед одоо уурын хөдөлгөөр гаргаж авсан. Тэгээд энэс цааш бол үйлдвэржилт бол маш хүчтэй хөгжсөн. За тэгээд цааш бол одоо бидний мэдж байгаа өнөөдөр бид нар дотор нь ажиллаад явж байгаа дижитал технологи. За энэ бизнесүүдэд хэрхэн яаж нөлөөлж байна гэдгийг энэ улс харуулж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бизнесүүдийн хувьд бол юу нөлөөлж байна вэ гэхээр одоо өнөөдөр бол энэ технологийн өөрчлөлт бол ингэж явагдаж байгаа. Процессорын хурд бол маш одоо экспоненциалаар ерөөсөө нөгөө мөрийн хууль гэдгээр бол ингээд нэмэгдээд явж байгаа тийм 18 сар тутамд процессорын хурд бол 2 дахин нэмэгдэнэ гэсэн нэг юм мөрийн хууль бол байдаг. Бид нар бүгдээрээ мэдж байгаа. Тэр хэмжээгээр нэгж өртөх нь бол бас буураад байгаа. Интернетийн хост бол одоо өдөрт хэдэн саяараа нэмэгдээд байдаг. Дата хурд бол нэмэгдэж байгаа. Өртөх нь бас буураад байгаа. Big data бид нар энэ зүйлсийг бид нар бүгдээрээ бол мэдж байгаа зүйлс байж байгаа. За энэ дэр нэмээд бол AI модельүүд бол сүүлийн үед бол ерөөсө борооны дараах мөг шиг нэмэгддэг болчлоо. AI модельүүд тий одоо за тэгээд цаашлбал синтетик биологи генийн шинжилгээ ухаан, генийн технологи бас ингээд их өрчимтэй хөгжиж байна. За энэ эдийн засаг өөрөлдөл бас ингээд эдийн засгийн өөрчлөлтүүдийг авчиж байна. Тэр нь өөрөлдөл аливаа зүйл бол материалгаас ингээд энэ дижитал зүйл рүү байнга шилжиж байгаа. Атом байсан, атом молекул байсан бол одоо бид нар бит байт гэж ярьдаг юм болоо явчлаа. Бүтээгдэхүүн гэж ярихаас илүүтэйгээр ингээд сервис, experience гэж бол ярьдаг болчлоо, тий? Бизнесүүд. Тэгээд ийм бит одоо хөрөнгө гэхээсээ бит бас хөрөнгө гэдэг илүү үнэлэгддэг бас ийм болоод ирлээ, тий? За тэгэхээр өөрөлдөл ингээд бизнесэд нөлөөлж байгаа юм хүчин зүйлүүд бол өнөөдөр бол байж байна. За нөгөө талдаа энэ саяны ярьдаг энэ өөрчлөлтийн үед бол бас ингээд ийм капиталын өөрчлөлт бас явагдсан байна. Эхлээд бол өөрөлдөл энэ аж үйлдвэрийн хувьсгалын үед бол ажиллах хүчний капитал бол их чухал байсан. Дараа нь одоо мэдээллийн үед бол ингээд хэн мэдээлэлтэй мэдрэгтэй нь илүү чухал болсон. Одоо энэ мэдлэгийн дараах эринд өөрөлдөл одоо бид нар өнөөдөр яг энэ эринд амьдарч эхэлж байна л да. Тэгэхээр энэ эринд бол юу чухал вэ гэхээр маш их мэдээлэлтэй болж байна. Мэдээлэл гэдэг бол зүгээр ариун болоод энэ бол зүгээр commodity гэж ярьдаг. Commodity болчихж байгаа. Мэддэг олж авах нь бол тийм хялбархан зүйл болоод ирж байгаа. Тийм учраас энэ үед бол хэн тэр мэдлийг ашиглаж зоригтой хөдөлдөг байж чаддаг нь одоо давуу талтай байна гэсэн ийм бас зүйл бол байж байгаа тийм учраас өөрөлдөл зоригтой хийж үзээд алдаж оноод ингээд явах нь их чухал болж байна гэдэг нэг ийм санаа байж байгаа. За тэгээд одоо маш олон ийм том өөрчлөлтүүд явж байгаа. Одоо би дандаа л өөрчлөлтийн тухай яриад шүү дээ тийм. Тэгэхээр ингээд ийм мега өөрчлөлтүүдийн тухай ярих юм бол дэлхий дээр тийм одоо цаг агарын өөрчлөлт болж байна. Глобалчлалтай холбоотой том өөрчлөлтүүд болж байна.
тэг глобалчлалаас болоод энэ чинь шилжил хөдөлгөөн маш их болж байна. Үндэстэн ястан хоорондын бас ийм зөрчил тэмцэл маш их бий болж байна. Тэрэн дээр суурилсан үнсэрхэг үзэлтнүүдийн бас энэ тоглолт их бий болж байна. Тэгээд одоо тэгш усын тухай түрүүн ярьсан технологийн disruption гэдэг одоо та бүгдийн энд оролцоод явж байгаа энэ зүйлс бол ингээд маш том өөрчлөлтүүдийг дэлхий дээр дагуулж байна. Тэгээд энэтэй холбоотойгоор энэ VUCA гэдэг нэг ийм нэр томьёо 2014 оноос нэлээд хүчтэй яригдуулсан. Дэлхийн эдийн засгийн форум дээр анх яригдаад. Тэгээд VUCA гэдэг бол энэ дөрвөн одоо үгний товчлол байгаад байгаа. Тэгээд энэ өөрөлдвөл өнөөдөр бидний одоо амьдарч байгаа энэ нийгэм эдийн засаг бол их тийм савлгаатай, тогтворгүй болчлоо. Бүх зүйл маргааш өглөө босоод ирэхэд юу өөрчлөгдөхийг бид хэлж мэдэхгүй болчиход байна. Их тодорхойгүй болчлоо, тэ? Хэлж мэдэхэд бэрх маш бүх зүйл их тодорхойгүй болчлоо. Их комплекс болчлоо. Хоорондоо бүх юм хоорондоо нарийн уялдаа холбоотой экосистем дотор ажиллаж амьдардаг болчлоо. Тэгээд нэгдвэл ойлголтгүй энэ дандаа хоёрдмол утга санаатай зүйл маш их болчлоо. Тэгээ ийм зүйлсийг бол ингээд VUCA гэж хэлээд байгаа. Тэр энэ VUCA гэдэг бол одоо би цаг байгаа учраас нэг хүчлээ яриад байх. Та нар угаасаа өөрсдөө ойлгож байгаа учраас ойлгож байгаа байх. Тэгэхээр энэ VUCA гэдэг чинь өөрөө одоо бидний хувьд бол шинэ нормал юм аа. Өөрөлдвөл хизээч одоо буцаж энэ ийм зүйл бол ингээд хэвэндээ буцаж орохгүй. Энэ бол бидний одоо амьдралын шинэ хэв маяг юм аа гэж бид нар бол ойлгохоос өөр аргагүй болчихж байгаа. Тэгээд өөрөлдвөл бид нар одоо энэ VUCA ертөнцид бол бид нар юунд бид нар нөлөөж ийн нөхөр те ажил дээр, амьдрал дээр одоо бид нар шопинг хийх те юм хэрэглэх, идэх, суралцах, хоорондоо харилцах, entertainment ингээд энэ бүх зүйлс бидний ингээд ийм амьдралын хэв маяг дээр дандаа юм энэ өөрчлөлтүүд бол хамаатай болоо явчлаа. Тэгээ энэ нөхцөл байдал бид нар өөрөлдвөл тэгвэл хэрхэн яаж одоо энэний өөдөөс бас сөрөн зогсох юм бэ гэдэг бас асуудал яригдана. Тэгэхээр аливаа одоо бизнес ч бай, хувь хүн ч бай, инженер ч бай ийм нөхцөл байдал бол өөрийн гэсэн бас нэг алсын хараатай байх хэвээр. Тэгээд алсын хараа бол тийм их холын хараа хэрэггүй. 2050 оны гэдэг шиг хараа хэрэггүй. Зөв 3-5 жилийн хараа бол одоо хангалттай байх. Яг гэвэл тэрнээс цаашаа одоо хүн харахад бол их төвхтэй болчлоо. Бүх зүйл бол одоо эрс их урдцтай өөрчлөгдөж байгаа учраас тэгээд аливаа зүйл бол ингээд ийм тодорхойгүй байгаа тохиолдолд бол тэрийг арай жоохон тодорхой болгохын тулд их юм уншиж судлах, ойлгох ийм шаардлагатай болж байна. Маш их юм уншдаг, судалдаг, байнга суралцдаг ийм шаардлагатай болж байна. Тэ? Энэ комплекс байгаа тохиолдолд тэрийг илүү их хөндрүүлээд улам бодоод авах биш. Харин тэрнтэй яаж тэнцвэхээр өөрөлдвөл тэрний өдөөс яаж сөрхөөхөр аливаа зүйлийг хөнгөнөөр шийддэг. Нэг энэ талаас нь одоо боддог ийм бас байх хэрэгтэй юм байна. Одоо ингээд аливаа зүйл хоёрдмол утгатай байгаад их бол их хурдцтай, самбаатай байдаг, agile байдаг ийм байх хэрэгтэй юм байна. Өөрөлдвөл энэгээр явж эксперимент хийж үзээд энэ болж байна, энэ болохгүй байна гэдгээ хурдан тест хийгээд эксперимент хийгээд зөв одоо аргаа олоод явдаг ийм бас арга барил шилжих хэрэгтэй байна. За бизнесүүдийн хувьд бол одоо энэ орчин үеийн VUCA ертөнцид бол ийм богино хугацааны ашигын төлөө биш, урт хугацааны тогтвортой хөгжлийн төлөө явдаг ийм бизнесийн одоо философи их чухал болоод ирсэн. Тэгэхээр одоо Монголын бизнесүүд ч гэсэн ийш анхаарч байгаа. Long term sustainability гэдэг бол дэлхийн дээр даяар яригдж байгаа маш том юм зүйл. Тэгээд энэ Google-ийн CEO Сундар Пичай гэдэг байдаг та энэ хүний хэлсэн үг надад их таалагддаг. Өөрөөр хэлбэл мөргөж дандаа маргааш юу болох вэ гэдгийг нэг бодож явах хэрэгтэй гэж тийм. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор өөрөлдвөл ингээд VUCA ертөнцид бол бид нар ер нь бол байнга л маргааш юу болох нь гэж ингэж дандаа урчилж ингэ төсөөлж бодож тэрэнд өөрийгөө ингэж дасан зохицох одоо тийм тактиктай, стратегитай, хараатай байж хэвээр гэдэг санаа хэлгээд байгаа. За тэгээд энэ мундаг юм лектор хүн байдаг ч та нар бол мэднэ тийм үү. Энэ хүн бол юу гэж хэлсэн бэ гэхээр ер нь бол бизнест бол ялагч гэж бол байдгүй. Бизнест бол тий өөрөөр хэлбэл энэ бизнес гэдэг бол эцэг төгсгөлгүй юм тоглоом юм аа. Тэгээ энэ тоглоомд хин одоо аль болохоор урт хугацаанд амжилттай тоглох нь чухал юм аа гэж хэлсэн байдаг. Тэр энэ бол бас их чухал юм байдаг. За бас нэг өөр бизнесүүдийн бас баримталж байгаа нэг зарчим бол эерэг компани байх тухай асуудал.
Тэ одоо нийгэмдээ эдийн засгтаа тэ ингээд эерэг байх тухай асуудал. Тэгэхээр эерэг байхын тулд өөрөлдвөл энэ бизнес бол хувьцаа эзэмшигчдийн одоо компани биш. Тэрний одоо өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө биш. Тэрэнд оролцож байгаа бүгдийн өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж явах ёстой юм аа гэх тэ оролцож байгаа тэ оролцогчд буюу stakeholder гэдэг. Тэгээд бизнесийн одоо эцсийн зорилго нь бол ашиг биш ээ тэ. Ашиг нь бол зөвхөн тэр хийж байгаа зүйлээс нь үр дүн юм аа гэдэг. Нэг ийм бас томьёолыг энэ хүн хэлсэн. Энэ бол надад улс их таалагддаг. Тэгээд өөрөлдвөл энэ одоо өнөөдрийн нөхцөл байдалд бол тийм үнэн бодиттой тэ одоо бусдын итгэлийг даадаг ийм байх нэг чухал урт хугацаанд удаан тоглохын тулд тийм үү тэ. Тэгээд өөрөлдвөл тэ хийж байгаагаа яар тэ юу хийх гэж байгаагаар хийснээ яар гэдэг ийм одоо зарчим бас чухал. Тэгэхгүй бол бизнесүүд бол одоо хүмүүс бол хийгээгүй зүйлээ ингээд яриад идэг, хийгээгүй ажиж эсвэл одоо тэ хийж эхлэхгүй ажиж хийдсэн юм шиг яриад ингээд буруу ойлголт өгöd идэг. Гэхдээ өнөөдөр өөрөлдвөл бүх юм ингээд ийм одоо их тийм транспарант болоод ирлээ шүү дээ. Мэдээлэл бол их хурдан төгдөг болсон учраас их өөрөлдвөл тэр итгэл алдна гэдэг бол их тийм одоо болохгүй юм зүйл учраас тэр траст гэдэг зүйл их чухал юм а гэж сайн хэлсэн байгаа. За тэгээд дараагийн тренд бол технологийн одоо би бизнесийн өнцгөөс яриад байгаа шүү дээ. Тэрс нийтлэг утгаар нь бол биш. Бизнес дээр бол одоо технологийн хувьд бол одоо энэ зүйлс бол маш чухал болж ирж байна. Одоо та нар мэдлэг ус учраас би энийг яриад явах уу. Дараа нь бол технологиос гадна бизнес модель бол их чухал болоод ирсэн. Бизнесийн одоо үйл ажиллагааг автоматжуулах, датагаа одоо их чухалчлах, дата бол хамгийн чухал хөрөнгө болоод ирлээ шүү дээ. Одоо бид нар бүгд мэдж байгаа. Тэгээд нийгэмтэйгээ одоо аль болохоор дижиталаар ер нь их ойрхон харилцдаг. Тэднийхээ санаа бодлыг сонсч яадаг, тусгаж яадаг, social engagement энэ чухал. Тэгээд түрүүний ярьдаг нас sustainability буюу тогтвортой хөгжилтэй энэ дээр ESG гэдэг ийм концепц бол маш чухал болж ирсэн. Байгууллагын хувьд бол одоо ингээд ийм хибрид нөгөө цар тахлын дараагаар бол ингээд хибрид ажиллаж болдог. Зарим тохиолдолд гэрээсээ ажиллаж болдог. Эсвэл одоо өөр офисоос ажиллаж болдог. Ийм одоо боломжийг олгох тэгээд кросс функшнл янз бүрийн мэргэжлийн хүмүүс, янз бүрийн ажил мэргэжлийн янз бүрийн функцийн хүмүүс хоорондоо нийлээд нэг баг болоод ажилладаг. Тэгээд agile ажилтдаг, DevOps гэдэг бас ийм концепц бол их чухал болоод ирсэн. DevOps-ыг одоо та нар мэдж байгаа. Тэгээд энэ уян хатан байх, менежер захирлууд бол command and control гэдэг ийм зарчмаас илүүтэйгээр хүмүүсийг ингээд лид хийдэг, чиглүүлж идэг. Тэгээд сургаж хөгжүүлж идэг, коуч хийж идэг ийм коучуд болох, дасгалжуулагч нар болох ийм шаардлагатай болж байгаа. Ажилтнууд бол ингээд одоо юу гэж чухалчилж гэнэ вөхөр энэ ажлын орчин нэг нээлттэй уян хатан байх. Тэгээд ажилтнууд бол мэдлэг мэдээлэл хоорондоо солилцож байх, тэгээ байнга суралцж хөгжиж байх нь иймэрхүү зүйлс бол их чухал болоод ирлээ. Тэгээд энэ growth mindset энтергээд би дараа нь товчхон ярих учраас надад энэ цаг их бага байгаа бах тийм үү? Энэ зохион байгуулагч байна уу? Цаг байгаа юу те? Хурдан ярих хэрэгтэй гэж ойлгоод. За тэгээд одоо ирээдүйн ажилтан бол юу гэхээр одоо хуучин бидний ээж аав бол шийдвэл үед яадаг байсан бэхээр нэг дээд сургууль төгсөн. За дээд сургуулаа төгсөө тэр мэргэжлэр одоо нэг газар тэтгэвртэй гатлаа 30-40 жил ажиллана. За тэгээд тэтгэвртэй гарна тэгээд одоо би хаа муутай болоод ингээд эмнэлэг эргүүлээл өөрхий ингээл нэг амьдрал нь дуусдаг. Ийм л одоо амьдралын хэв маягтай байсан шүү дээ. Одоо та бүгдээ л мэдж байгаа. Тийм ээ. Тэгэхээр одоо яах вэ гэхээр тэр үед бол одоо боловсон хүчин гэдэг ийм ойлголттой ажиллах хүчин, боловсон хүчин гэдэг ойлголт байсан. Одоо дараа нь бол яасан бэ гэхээр мэдлэгтэй ажилтан гэдэг их чухал болоод ирсэн. За одоо тэрний дараагаар мэдлэгтэй ажилтнаас илүүтэйгээр байнга суралцагч ажилтан чухал болоод ирсэн. Нэг мэдлэг одоо чадвар эзэмшээд тэр бол одоо хангалтгүй болоод ирсэн. Ягаад гэвэл юм байнга өөрчлөгдөд нь шүү дээ. Шинэ нормалын үед чинь бол өчигдөр чиний сурсан, таны сурсан юм маргааш бол баг одоо хэрэггүй тийм зан үйл болж хувирах ийм болж байгаа учраас байнга шинийг эрэлхийлж, шиний юм сурж идэг ийм learning worker гэдэг ийм чухал болоод ирсэн. За тэрээс гадна ганцхан зүйлийг ингээд мэрэгшээд сураад ахаас гадна бас их өргөн хүрээнд юм мэддэг ийм Т хэлбэрийн, Т үсгийн хэлбэрийг ийм
ур чадвар эзэмших шаардлагатай болж ирж байгаа. Жишээлбэл маркетингийн мэргэжилтэн хүн одоо инженерингийн талаар бас ойлголттой болох. Эсвэл инженер хүн маркетинг тэ санхүү өөр одоо ямар мэргэжил байдیں۔ Тэ ингээд бүгдийг эсвэл одоо инженер дотроо сүлжээний инженер бол одоо тэ софтверийг сурдаг ч юм уу. Тэ ингээд янз бүрийн чиглэлүүдээр ингээд их өргөн мэдлэгтэй байх нэг чухал болж ирж байна л да. Тэгэд энэ ингээд юу шиг ингээд хөрөөний ир шиг дээшээ доошоо байгаад байгаа нь яг янз бүрийн төвшөнд өнгөцгөн заримыг сурж болно, зарим нь арай жоохон гүнзгий сурж болно гэсэн утгаар бас байгаад байгаа. За тэгээд одоо тэгвэл өмнө бол ийм байсан бол одоо яах вэ гэхээр өөрөлдвөл сурангаа ажиллана, ажиллангаа сурна, тэ? Сурж ажиллангаа сайхан аяж, амарч зугаална. Ерөөсөө амьдралын турш. Тэгэхээр одоо бол ингээд заа нэг төвтөртэй гарч байгаад нэг сайхан гавьяаны амралтандаа суугаад тэгээд нэг ярьдаг шүү дээ. Тийм ойлголт бол одоо байхгүй. Одоо ерөөсөө ингээд дандаа л амьдралынхаа туршил одоо хүүхэд наснаас эхлээд өхөн хүртлээ суралцаал ингээд л одоо явах нь гэсэн ийм санаа энд агуулж байгаа. За тэгээд fixed mindset буюу одоо би одоо 10 жилийн өмнө 5 жилийн өмнө энийг ингэж л хийдэг байсан. Миний амьдралын юм ийм л байсан. Би ийм л заган үтэ хүн гэж одоо бодох бол энэ бол fixed сэтгэлгээ. Тийм биш. Байн өөрөлдвөл энэ юм өөрчлөгдөж байгаа шинэ нормалын үед бол шинэ нормал чи өөрөө ингээд солигдоод ах нь шүү дээ тийм үү. Дахиад шинэ нормал гарч ирэл. Тэгэхээр энэ үед бол өөрөлдвөл байнга тэрнтэй хамт өсөж хөгжиж идэг, дэвжиж идэг ийм сэтгэлгээ аягүй чухал болж ирж байна. Тэгээд аналог сэтгэлгээ, дижитал сэтгэлгээ гэж бас хоёр ойлголт байна тийм. Аналог сэтгэлгээ гэдэг бол одоо тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд заавал дижитал технологи бодлогоогоор зүгээр одоо ингээд нэг юм өөр одоо физик одоо уламжлалт аргаар шийдвэрлэх. Гэтэл дижитал сэтгэлгээтэй хүн бол хамгийн түрүүнд яах вэ гэхээр за энийг шийдэхин тулд юуны түрүүнд өөрөлдвөл надад би дижитал технологи янз бүрийн түүл ашиглаад энийг яаж одоо шийдлээ олж авах уу? Яаж проблемаа зөв тодорхойлох уу? Яаж одоо зарим одоо how to гэдэг дээр YouTube ашиглаад тэндээс видео үзэж хагаад хялбархан тэрийг арга замаа олоод авчих уу гэдэг ч юм ингээд янз бүрийн байдлаар өөрлөвл дижитал ертөнц, физик ертөнцийг дижитал ертөнцтэй холбож жагаад дижитал ертөнцид янз бүрийн түүл ашиглаад тэрийг физик ертөнцид хэрэглэхийг хэлээд байгаа дижитал сэтгэлгээ гэж тийм үү. Тэгэхээр энэ дижитал сэтгэлгээг бас хөгжүүлэх ёстой байгаад байна. Ер нь бол. За нэг юм бас нэг одоо өөрөлдөл шинэ нормал гэхээр би байнга л ийм өөрчлөлттэй холбоотой л ер нь яах хэрэгтэй гэдэг юм төвж яриад байгаа юм шүү дээ. Тэгээ энэ орчин үед бол хуучин бол ингээд blue collar, white collar гэдээ байдаг шүү дээ. Одоо цагаан захтан, хөх захтан гэдэг тийм үү? Цэнхэр захтан гэдэг. Цэнхэр захтан гэдэг чи одоо биднийхаар бол нөгөө ажилчин хүмүүсийг хэлээд байгаа үйлдвэрийн ажилчин тийм үү? Цэнхэр захтан, цагаан захтан бол цагаан захтан гэж байгаа тийм үү? За тэгэхээр хуучин бол одоо бид нар аж үйлдвэрийн хувьсгал тэгэл бүх юм цахилгаанжаал, механикжаал одоо автоматжаал ийм үед бол ихэвчлэн энд хэн их илүү автдаг байсан бэхээр цэнхэр захтангууд их автдаг байсан юм л да. Цагаан захтан арай бага автдаг. Одоо тэгсэн чинь бид нар өнөөдөр түрүүн ярьсан бас AI модельүүд бол өдөрт модельүүд ингээд хэдэн 10-аараа нэмэгдээд байна шүү дээ AI модельүүд. Тэгээ энэ модельүүд чинь одоо цаашаа явсаар хагаад их маш хурцтай хөгжиж байгаа бид нар мэдж байгаа тийм үү. Одоо сүүлийн үед бол agentic AI гэдэг юм гараад ирлээ шүү дээ. Одоо бүх ингээд хүмүүсийн энэ ажлын урсгалыг, бизнес процессуудыг тэрний тусламжтайгаар их автоматжуулдаг, хүнийг intelligent маягаар оролдог ийм болоод ирлээ. Тэгээд энэ AI одоо ийм хөвсөл өөрчлөлт бол маш хүчтэй явагдахаар болоо явчлаа. Тэгээ энэ үед бол энэ байр юу солигдсон. Байрын солигдсон. Өөрөлдөө цагаан захтангууд энд илүү автах юм байна шүү. Буюу одоо та бид нар цагаан захтан гэж өөрсдөө хэлж одоо би бол болох болов гэж бодож штэ инженер хүмүүс бол тийм үү тий. Тэгэхээр өөрөлдөл ийм орчин одоо шинэ нормалын үед одоо ажиллаж амьдарч байгаа шүү. Тийм учраас одоо бас их сайн бодох хэрэгтэй болчлоо гэсэн утгатай. Тэгээд өөрөлдөл энэ одоо нэг юм юу байдаг шүү дээ, мөрөө байдаг шүү дээ, тийм үү? Аливаа одоо шинжилт өөрчлөлт ингээ явахаар ихний хамгийн дөрөнд хийдэг хэрэгжүүлдэг хүмүүс байдаг. Явсараа хамгийн сүүлдэнд хоцроод үлддэг хүмүүс байдаг. Энд одоо та бүхэн өөрсдөө
би хаана байх вэ гэдгийг бас бодож явах хэрэгтэй. За тэгээд эцэст нь яг хоо намайг нөгөө одоо энэ салбарт олон жил ажилласан ахмад хүн учраас бас дурслагаасаа таны дурслагаасаа та дурслагаасаа хуваалцах зүгээр байна гэсэн учраас би яг хоо нэг өөрийнхөө одоо дурслагаасаа хэлбэр товчхон дурдвал яг би нэг ийм дүрмийг бол баримталдаг. D4C гэж. D нь юу вэ гэсэн одоо мөрөөдөл гэсэн үг. За нөгөө дөрөв нь бол өөрөлдвөл нэг юм сонгол тэгээд тэрэндээ тууштай байна. Тэгээд тэр нь нэг юм хийж бүтээн. Тэгээд тэрийг хооронд холбоно гэдэг нэг ийм зарчим. Тэгэхээр нэг юм мөрөөдөлтэй байх хэрэгтэй. За энэ мөрөөдөл чинь өөрөлдвөл янз бүрийн одоо нөхцөл байдал янз бүрийн мөрөөдлүүд бол байна. Тийм үү? Хугацааны хувьд ч юм уу те эсвэл ажил дээр амьдрал дээр найз нөхдийн дунд ингээд янз бүрийн контекстээр янз бүрийн мөрөөдлүүд бол байна. Тэ? Сурч хөгжих дээр, тэ? Гэр бүл дээр, карьер дээр, хоббин дээр янз бүрийн мөрөөдлүүд байна. Тэр мөрөөдлүүдэд хүн заавал мөрөөдөлтэй амьдарч явах хэрэгтэй. Тэр мөрөөдлөө одоо дотроо бас ингээд жоохон тийм бодоод томьёолоод би тэгнгээ тэрэндээ ингээд нэлээ одоо ихтгэл өнөмшлтэй байх хэрэгтэй. Одоо би бол жишээлбэл ийм мөрөөдөлтэй амьдарч байсан. Гэхдээ зарим нь хэрэгжүүлсэн, зарим нь хэрэгжүүлээгүй янз бүр байдаг л та. Гэхдээ яг би бол жишээлбэл scientist болно гэж боддог байсан байхгүй юу? Хүүхэд байхдаа. Тэ? Гэхдээ scientist болоогүй. Одоо инженер сүүл бол инженер болно гэж бодоод яг нэг инженер болоо явсан. Тэгээ гадаас сурна гэж бодсон. Гадаад яг сурсан. Тэгээд тийм юмтай болно, ийм юмтай болно гэж одоо гэр бүл дээр ингээл янз бүрийн бодсон сансан төлөвсөн зөндөл мөрөөдлүүд байсаар ирсэн. Тэгээд ингээл энэ одоо мундаг программист болно гэж дараа нь мундаг CEO болно гэж ингээл бодож явсан. Тэгээд энэ бүгдийг яг бас тодорхой төвшөнд хэрэгжүүлээд явсан. Тэгээд өөрийн гэсэн бас ингээд ийм яг одоо янз бүрийн уншдаг, судалдаг. Одоо би жишээлбэл ингээд цаашдаа бол бас нэг тийм нэг нэгсэн өөр мөрөөдлүүд бол одоо ч гэсэн байж л байгаа л да. За тэгээд та бүхэн өөрийнхөө мөрөөдлийг байнга бодож явах хэрэгтэй гэж. За тэгээд нэгд мөрөөдөж байгаа бол тэр мөрөөдөлтөд хүрэх сонголтуудыг хийх хэрэгтэй. Сонголтуудыг заавал сонголт хийж явах хэрэгтэй. Тэгээд тэр сонголтыг хийхэд тулд мэдээж одоо олон сонголт байгаа. Тэр сонголтуудаас одоо сайн мууг ингэ шигшиж байгаа тэр дундаас нь нэгэд сонголт хийгээд явна. За тэгээд яг би бол одоо инженер байсан дараа инженерээр цаашаа яваад авах багш болох уу гэл ийм бас сонголтын дээр ирсэн үе байсан. Дараа нь мастер гэдээ бас гадагшаа дахиад явсан. Тэгээд тэрийгээ төгсчөөд за ер нь тэндээ үлдээд гадны компанид ажиллах уу эсвэл Монголдо буцаад ирэх үү гэл ийм сонголтын үед ингээл байж лээсэн. Тэгээд бас сонголт хийгээд буцаад ирсэн байдаг ч юм те. Буцаад ирэхээр их сургуульд одоо scientist хийгээд явах уу эсвэл хувийн бизнес хийгээд явах уу гэл ингээл явсан. Тэгээд хувийн бизнес хийгээ явсан. Дараа нь ингээд ийм policy maker болцох ингээд ийм сонголтнууд ингээд явсан л та. Тэгээд энэ сонголтууд цаг болчихно. За тэгвэл би яач. Тэгээд өөрөлдвөл ингээд энэ бүх зүйлээ бол байнга одоо тууштай хэрэгжүүлж явах хэрэгтэй. За би цаг бага учраас ингэсгээ дуусгачих тий. Тэгээд өөрөлдвөл ингээд юм хийж бүтээх хэрэгтэй. Тэгээ яг би бол бас иймэрхүү зүйлсийг бол одоо энэ салбарт хийж бүтээхэд оролцож явсан хүн. Монголын анхны академик IT сургуулийн суурийг тавилцахад оролцож явсан байдаг ч юм уу IT паркийг байгуулахад оролцож явсан. За тэгээд Монголын 2G, 3G, 4G сүлжээний ингээд бүх юм Монгол орон даяар нэвтрүүлэхэд энэ бүх үйл одоо ажилд бол өдөртөж чиглүүлж ингэж оролцож явсан ийм төвхтэй байд. За тэгээд ингээд яг энэ бүх хийсэн зүйлсээ бол одоо нөгөө Стив Джобсын хэсэг байдаг шүү дээ. Тэ? Ингээд хоош нь эргэж хараад банк холбож явах хэрэгтэй гэж. Тэгээд мэдээж уршигаа харж холбоно гэж бол байхгүй. Тэ? Тэгэхээр энэ connect-д dots гэдэг бол их маш чухал ийм зүйл бол байдаг. Сурсан, мэдсэн, хийсэн энэ бүх зүйлээ холбож явах хэрэгтэй. Тэгэхээр би ингээд хоошоо эргээ харахад бол миний бүх зүйлсүүд ингээд хоорондоо холбогдсон бол байдаг. Тий. За ингээд яриагаа дуусгахтаа баярлалаа. Цаг бага учраас маш хурдан ярьлаа.